шиг оройтой гэдэг шиг ингээд сартаа нэг удаа монголчууд зориулаад монголчуудын ажил хайх дугуй ширнэ. За манай группийн хувьд одоо бидний баахан ярьж байгаа юм байна. Монголчуудын сэтгэлгээ ер нь Монголд байж байгаа юм шиг бодоод байна. Америкт байж байгаа юм шиг Монголд мэдээжгүй юм чинь Монгол шиг сэтгэж штэ тий. Гэхдээ Америкт амьдарч байгаа улсад чинь бас Америктэй адилхан сэтгэх хэрэгтэй юм байна. Өөрийгөө жоохон өөрчлөх хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө ингээл ийм тийм ингээл бүгдээр ярингуй чинь би чамайг мэдгүй би тийм мэдээж мэдгүй гэж байгаа байхгүй. Яг үл нь хоорондоо ярьдгүй юм байна. Үтээс юу ч ярихгүй. Тэгэхээр энд ирээл харж байгаа байхгүй. За чи дараа их юм. Би энэ дээр жоохон нэмчээ. Бид нар ингээд бизнес хийдэг хүний өөрсдөө хайжнадаар ингээд жоохон ярихад хувь хүний тал руугаа нөгөө проблема ярьсан. Тэгээ тэрэн дээр ингээд жоохон рефлект хийгээд поинтууд гаргасан. За нөгөө амжилт гарах уу, амжилттай бизнес гарах уу шалтгаанууд бас нэг нь болохоор бидний ярьснаар Монгол хүний зан чанар бас нэг юм ерөнхийдөө нэг тийм хандлага байна уу? Нэг тийм яг тууштай биш яг өөрсдөө хийсэн юм ингээд тийм бас босдог байсан баг тийм чанар байна. Тэгээд хурдан юм хийсэн юм. Тэгээд галс ингэж чингчээл бүм гэж яваад өгдөг. За яа тэрнээс шүү дээ удаан ингээд үргэлжлүүлээд ингээд сайжруулаад ингэж явна гэхээр хүмүүс залхуу ингээд хайчдаг. Яг тийм асуудал байгаа байхгүй хараал ах чинь. Тэгээд амжилтанд хүсэн жишээ байхгүй, тэгээд ментор байхгүй, лидершип байхгүй. Энэ алга нөгөө нэг бид нэр дөнгөж ирсэн байна. Тэгээд нэг юм тууштай. Энэ бол энэ хэсэгт бол ерөнхийдөө орчиж байгаа гэж бодож байна. Тэгээд хувь хүнийхээ хувьд ингээ бас энэ улсад тийм Монгол хүнийхээ хувьд амжилтанд хүрэх миллион долларын тэгээд бизнес гаргахад бас энэ бас нөлөөлж байна. Тэ бас риск tolerance биднэрт бас байхгүй байна. Ямар нэг бизнесийг ер нь бол миллион доллар болсон хүмүүс чинь бүр ямар support ч нэ байхгүй тэрийгэ хийх гээд бүхэл амьдралаа зарцуулдаг штэ тий. Тэгэхээр Монгол ер нь Монголоос ч гэсэн тий бүр бүхэл амьдралаа зарцуулаад энийг л би хийн гараа гэсэн тууштай хүн байхгүй штэ чинь санасаа. Risk tolerance дээр сая нэг байнг гараад байгаа айдиа. Ерхийдөө high risk high reward гэдэг штэ. Тэнгүүд бид нэр ингээд цаашдын төв баг байр дээрээс нь энэ амар олон одоо хүүхэд ч юм уу Монгол ах дүүсээ бүгдийг спорт хийдэг. Тэнгүүд ингээд их ачаа үрж байгаа хүмүүс энд ингээд миний бодлоо байгаа байхгүй юу. Тэнгүүд их ачаа үрэх тусам нөгөө risk tolerance нь багасангууд тийм high risk high reward хийх юм багасч байгаа. Тэнгүүд яаж илүү энэ дараагийн нэр чинь Чингисхан гэвчсэн хүмүүс хайж байгаа юм. За нөгөө Чингисханаа л ядах юм гэдэг. Тэр яг бид нар яг тэр хүнийг бодчихсайгүй юу хийж чинь гэхээр inspiration авах тийм хүн байна уу гэж үзэж байгаа. Одоо жишээлбэл одоо нэг хин нөлөөд хэлжсэн ингээд тулгаахыг ингээд зургатаар авч ирсэн. Өө нэг Google-ийн юм хажид юм байна шүү дээ тий. Тэгжсэн чи өөрөө хүрээд цуг ажиллаад ингээд найраад найзлаа шоуд авч яана гэдэг. Тэр хүнд амар гоё ягаад тэгэхээр тэр хүн юу хэлэх гэдэг нөхөд тийм замын гараад өгсөн байгаа хөө. Одоо биднэрт ингээд мөнгө босгох гэхээр одоо би яг яахаа мэдэхгүй. Яг тийм амжилтанд хүрсэн хүн байхгүй тийм замын гаргасан хүн байхгүй. Одоо бид нэр жим гэж хэлсэн тий. Жимийн гаргасан хүн байхгүй. Тэгэхээр тэр үнийгээ ерөнхийдөө Чингисхан гэх яг хүн болгоны ингээд мэддэг нэг хэлжтэй л ямар Жаваг хэлжтэй шүү дээ. Тийм бол Чингисхан хэлээр яг тийм хүн амжилтанд хүрсэн хүн байвал бид нар тэр хүнээс inspiration аваад тий. Хүүхд залуучууд маань би ингээд чадах юм байна штэ гэсэн тийм хүмүүс хэрэгтэй юм байна. Тэгээд амжилтанд хүрсэн хүмүүс бол байж байгаа байхгүй тий. Тэд нар хамгийн гол нь хоорондоо уулзаж ярьдгүй. Сонсон улсад нь тэр хүн тэгжээлээ гэж бас ярьдгүй. За чимээгүй л ингээд орхичдаг. Би тэрийг ингээд амар ажиглаж байгаа байхгүй. Ингээд за ингэсэн тэгсэн гинэ гэж ярангууд тэгээд ингээд хайчдаг байхгүй. Тэгэл би хүн болгон чи Facebook дээр баахан юм яриа л гэдэг тий. Тэгэл өөртөө таалагдсан монгол хүмүүс юмнууд ингээд Facebook дээр бас тавиад өгч болно шүү дээ. Ерөнхийдөө бол тийм үстэй. Тэг чинь тэггүй байхгүй. Би тэгэл I don't know why гэл. Чингис хааны idea ингээд elaborate гэдэг ярих юм бол одоо хэдүүлээ ерөнхийдөө no community байна гэж нэг хагархаа энд ингээд байгаа даа гэсэн үг шүү дээ. Тийм болохоор modern day Чингис хаан буюу бүгдээрээ ингээд ярихгүй байгаа ингээд одоо нүүдэл чинь одоо жалтаа суугаад имчдэг болохоор бид нэг тийм сэтгэлтэй тэнгууд ингээ хагарцсан үг гэж нэгтгэх тийм нэг юм modern day Чингис хаан role model бол тэр нь одоо ингээд аль хэдийн established болсон байгаа нэг хэдэн лидерүүд ингэж одоо тодорхойлогдоод нэг явах хэрэгтэй байгаа гэх юм. Одоо шиг толгой авах бол нэг төрөл юм байгаа байхгүй юу?
Тэгээ бас нөгөө community одоо тэр дотор юу болж байгаа бас нэг хатар мэдгүй байгаа. Тэгээд одоо хүмүүс энэ бизнес хийдэг, энэ ажиллаж байна. Тэгээд тэрийг хэн хаана ажиллаж байна, тэг хэн хаана юу хийж байна гэдэг бас мэдгүй байгаа. Тийм болохоор бас би бинийгаа очиод дэмжих эсвэл тэг би бинээсээ суралцах, би бинээсээ санаа тэр юм. Энэ дээр тэгээ яхад ойр social media-гаар ингэж яваад байгаа нэг концепт байгаа байхгүй юу? Everybody wants a village, nobody wants a villager. Хүн болгон community хэрэгтэй гэдэг амартлоо nobody wants to be part of the community. Тэр чинь үү те ингэж you have to put in the work. You can't just take. Энийг ерөнхийдөө ингэж багийнхаа яриад ингэж summarize хийхэд бол professional management хэрэгтэй юм байна. Тэгээд түрүүний би бас тэр франчайзыг зөвхөн нэг бизнес дээр франчайз нээгээд ингээд энэ жижиг асуудлуудыг шийдэх гоё арга байна гэдэг шиг. Тэгээд тэр бол ерөнхийдөө миний бодлоор summarize хийхэд бол жижиг бизнесүүдийг ингээд томруулах, том хэмжээний болгох тийм professional яагаад тэгээд тэр түрүүний баг бол айгүй хөөрхөн ингээд professional-ууд нэг менежмент санхүү ингээд гоё гаргалгаа гаргацсан байсан бэ. Би тэрэн дээр бодож илаа нэрээ бид нар ингээд professional management system байх хэрэгтэй гэж бодож байна. доктор баг. Анаадаг гэх хаана юу? Ингээ асуултууд байвал дараа нь идэхгүй багш тэргээрээ гоё очиад гоё штэ ярихгүй заавал. Яг яач. Сайн байна уу? Намайг өчигдээд Westchester компани хүчин байгууллагын mobile application project. Producer гэдэг би software engineer Adobe компани ажилладаг. Мэндаяа гэдэг Сан Францискод 2010 оноос эхлээд хэм цэвэрлэгээ ажиллаж байгаа. Тэгтээ одоо хүртэл биллионер болж чадахгүй. Чиг биллионер бол. Намайг Аммат гэдэг University of California-ийн Сан Франциско салбарт ажилладаг. Намайг Мөнгөрдөн гэдэг одоо CKA гэдэг нэг healthcare компани software инженер ажилладаг. За бид ингээд нөгөө $1 руу яаж scale хийх вэ гэдэг талаас эхлээд бодож үзээд тэгээ хаана яг ямар асуудал байна гэдэг ингээд жигсаасан. Тэгээ хамгийн дээр нь ерөөсөө ер нь community-ний асуудал. Хүн болгон л community ярьж байгаа шиг байна. Тэгэхээр community асуудлыг дутцсан юм байна. Тэгэхээр угаасаа одоо энийг зохион байгуулах цалин болсон юм байна. Тэгэхээр одоо бүгдээрээ зохион байгуулъя. Тэгээд тэндээс тэнгууд за community тэгвэл яг ямар асуудал шийдэх юм бэ гэдэг дээр эхлээд бидэд бас ярилцсан. Тэнгууд fund хамгийн эхлээд одоо биенийхээ бизнесийг дэмждэг юм fund байх хэрэгтэй одоо. Тэнгууд тэр фандыг мэдээж ухаалаг зарцуулах хэрэгтэй. Тэнгууд тэр фандыг менеж хийдэг committee юм эсвэл board байх хэрэгтэй. Хинэн төрүүлээд тэр фандыг авах хэрэгтэй. Бизнес нь яаж явах хэрэгтэй ингээд тэ. Тэгээд энэ community дотор биенийхээ бизнесийг дэмждэг юм network, бидний хаана хэн юу хийдэг вэ гэдгийг мэддэг ийм network байх хэрэгтэй байна гэж байна. Тэгээ investment нь түрүүний фанд руу орчин тэ. Тэгээд хүний нөөцийн асуудал бас нэлээд яригдчихсан. Ийм ажил хийхэд ингээд одоо хичээн дээр тэ ингээд маад 2-3 бизнесийн бизнестэй тэ. Ер нь бол ингээд хүний нөөцийн асуудал маш тулгарсан том асуудал болж байдаг. Тэгээд найдвартай хүн байдгүй, тууштай ажиллаа хийдэггүй, орхиод явждаг. Тэгсэн ер нь манай монголчуудын бас нэг юм ажилдаа хандж байгаа хандлага нь өөр юм гэдэг. Тэгээд яг монгол захиралтай байх юм бол нэг өөр ажиллаад байдаг. Гадаад компанид ажиллахаараа бас нэг өөр ажил хийдэг тийм. Тэнгүүд тэр асуудлуудыг яаж шийдэх ингээд хүний нөөцийн асуудлуудаа бас энэ community-ийнхаа нэг leadership, mentorship гэдэг юмараа бид ингээд сайжруулад ингээд цаг хугацаа маш их орно. Тэгэхээр энэ цаг хугацааныхаа ингээд уртад ингээд шийдэл явуулж байгаа. Тэгээд одоо нөгөө AI гэдэг юм чи орж ирж байгаа. Өнөөдрийн бас нэг чухал сэдв нь AI байгаа. Тэнгүүд тэр хүний нөөцийн 50%-ийг нь юугаар шийдэх юм гэхээр automation шийдэх гэдэг. Тэнгүүд одоо тэр хүнээр хийх гээд байгаа тэр ажил чинь бас заримыг нь автоматжуулчих боломж байгаа. Тэнгүүд тэр талаас нь бас харъя гэдэг. Тэгээд илэрүүлээ. Ер нь бол монголчуудад тулгарч байгаа хамгийн том асуудал маань болохоор мэдлэг мэдээлэлээ бие биендээ дамжуулахгүй байна. Би энийг ингээд үнэлэмжийн хэтэрхий доогуур байна. Тийм учраас бид нар үүсэж байгаа тэр асуудлыг шийдэхин тулд бид нар яаж ажиллах ёстой вэ гэхээр бизнес инкубатор байгуулах хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр бизнес инкубаторт ямар хүмүүс ирж болох вэ гэхээр
сайн ийм гоё үнэхээр хэрэгтэй ID гаргацсан мөнгөгүй боломжгүй одоо түрүүн ярьжсэн шүү дээ инженеринг амьдралаа рискэнд оруулах гэхлээр ямар нэгэн одоо санхүүгийн асуудал үүсэж байгаа. Гэтэл нөгөө талд байна шүү дээ. Ямар хүмүүс байлгүй гэхээр мөнгөтэй мөрчлөөс ID нь явдаггүй. Тийм хүмүүс байгаа хгүй. Тэдрийг хооронд нь нийлүүлэх бизнес инкубатор үүсгээд ID-тай үнэн тэр мөнгөтэй хүнээ олоод уулздаг. Тэр бүх үйл ажиллагааг дэмждэг хуулийн чиглэлээр, санхүүгийн чиглэлээр одоо тэр байгууллага одоо жижиг бизнесүүдэд тулгардаг одоо нөгөө бичиг баримтын дутагдaltaй асуудал, аудитын асуудлыг шийддэг тийм ажиллах хүчнүүдээ бас гаргаж ирэх хэрэгтэй. Тийм бизнес инкубатор ингээд үүсгэх хэрэгтэй аахгүй Монгол комьюнити дотор. Тэр нь ингээд биднэрт ямар өөр ашиг өгөх вэ гэхээр тэр $1 billion бизнес, unicorn бизнес, Reno бизнесийг гаргаж ирэхэд хамгийн том төлөвлөгөө золно. Та нарт одоо ингээд хадгаламжиндаа $20,000, $50,000 хүмүүс байгаа шүү дээ. Яаж үүсгэх вэ мэдэхгүй, яаж хийх юм мэдэхгүй. Гэтэл нөгөө талд маань IT-ийн чиглэлийн ч юм уу эсвэл стартап маш гой санаатай маш олон компаниуд байдаг. Монгол боловсон хүчнүүд байдаг. Бидний одоо нэг бүрчлэн одоо нөгөө ганцаараа яваад байгаа болохоор тэр болгоныг мэдрэхгүй, дэмжихгүй байгаа. Гэтэл мөнгөтэй үнэнд байна уу? Байна. Тийм үү? Тодорхой хэмжээний том компаниудад ажиллаж байгаа том боловсон хүчнүүд байна уу? Тэд нар стартап гэдэг ингээд риск гаргаад ингээд гой санаагаа хөгжүүлээ явж байгаа хүмүүс байна уу? Энэ болгоныг холбох хэрэгтэй. Бизнес инкубатор үүсгэх хэрэгтэй. Бие бинийгээ дэмжих хэрэгтэй. Тэр жижиг бизнесийнхэнтэй ганцхан одоо цэцэрлэгийн бизнес ч юм уу, кафены бизнесийг дээшээ $100 олохгүй гэж яриад байна шүү дээ. Боломжгүй гэдэг. Тэр боломжгүй биш ээ. Тэр олон цэцэрлэгийн одоо нэг үйл ажиллагааны дундаас асуудлыг олж сонсоод тэрийг шийдвэрлэх санааг хин нэгэн стартап компанид гаргаж ирээд тэрийг нэг мөнгөтэй үнэнд дэмжих юм бол ганцхан Монгол бизнесийн одоо нөгөө цэцэрлэгийг дэмжих биш бусад бүх цэцэрлэгийн асуудлыг дэмжснээр тэр unicorn бизнес байна уу, Reno бизнес байна уу тэрийг гаргаж ирэх боломжтой байхгүй юу? Бид нар одоо өчнөө олон IT-ийн хүмүүс байна. Мэдээч хэрэг сарын жилийн $600,000 цалинтай, $300,000 цалинтай хүмүүс байгаа. Тэд нар тэрийг хаяад стартап хийж чадахгүй. Гэтэл тэрийг чи хийхгээ явж байгаа маш олон залуучууд байгаа. Тэдрийг дэмжээч. Мөнгөтэй олбол тэр мөнгөө үр ашигтай хөрөнгө оруулалтанд өгөөч тий. Ийм чинь комьюнити болж байгаа байхгүй юу? Тэрнээс биш зүгээр ингээд нэг тракинг бизнес ч юм уу, лимогийн бизнес энэ одоо ингээд хийгээл болчихж байгаа гэсэн асуудал биш. Тэр олж байгаа орлогоо гой стартап зөвхөн монголчууд дотроо бид нар бие энийг өрсөлдөгч гэж хараад байдаг тийм үү? Бид нар бол ерөөсөө өрсөлдөгч биш юм аа. Бид нар цөөхүүлээ байх тусмаа бие энийг дэмжиж явах хэрэгтэй. Өрсөлдөгч гэдэг утгаар биш. Энэ миний бизнесийн хамтрагч, энэ миний дээшээ гарах гарц гэж харах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм учраас бизнес инкубатор үүсгээд тэр одоо хуулийн салбарын хүмүүс байвал одоо бизнесийг дэмжиж ингээд ямар хуулийн үйлчлэгээ үзүүлж болох вэ? Тэр үйлчлэгээг үзүүлэлтэй. Санхүүгийн хүмүүс байвал санхүүгийнхаа одоо цэцэрлэгийн салбарт байвал юу дутагдaltaй байна. Тэр талаар нь зөвлөгөө өгдөг. Одоо жишээ нь одоо цэцэрлэгийн бизнес дээр ингээд санаа ялангууд нөгөө байр олддоггүй гэх түрүүн яриад байна тийм үү? Ингээд байр хаагаад түрээсийн байр хаагаа явангууд чи ямар асуудал үүсдэг вэ гэхээр нөгөө нэг ландлорд цэцэрлэгийн бизнес өгөхөд ингээд зөвшөөрөл өгдөг. Тэрнээс болоод ингээд нөгөө байраа олж яваад ангууд би эндээ өгдөг зөвлөгөө нь юу вэ гэхээр хоромчаар гараа өснө. Тэр чи буруу ахгүй юу? Тэрийг мэдхгүй би энийхээ зөвлөгөөг аваад тэр цэцэрлэгүүдийг үүсгээ байгууллаа яваад байдаг. Гэтэл ямар нэгэн шалгалт орж ирэх юм бол энд чи хамгийн том үүсдэг юм чи одоо хурамч ч юм. Энтэй холбоотойгоор тракинг салбар ч энэ одоо яг ингээд монголчуудын нийтлэг хийдэг салбарт бүгдээрэнд нь ямар нэгэн асуудал байгаа. Тэрийг гоё аудит хийгээд би нэгэ ингээд дэмжиж те зөв болгоод голдрлыг оруулаад би энд хөрөнгө оруулалт ороод чадах чинээгээр мэдээлэлээ дамжуулаад мэдлэгжүүлээд явах шаардлагатай байна. Би одоо хамгийн том. Баяа манай сүлэн ярьж байна. За баярлалаа. Би нэг цаг явуулахаар асуулт тавьдгүй л дараа нь намайг наран гарч Apple компани сонссон юм. Намайг
намайг болцоодлох гэдэг бас софтвер инженер одоо үүрэгтэй ажилладаг. Намайг Буяа гэдэг. Би Alphabet Kids-ийн үүсгэн байгуулагч одоо Сан Францискод үйл ажиллагаа явуулдаг. Намайг Ганцар Контэшиг би UC Santa Cruz оюутан. За намайг цэдийн шинжтэй буюу Toybless гэдэг. Би Сан Франциско International Airport-д механик инженер. Community-д олон нийтийнхаа төлөө Монгол урлаг соёлын төвийг үүсгэн байгуулад тэгээ морин Монгол хэл Монгол бичиг зааж яваа. Намайг Хосоор ирдэг. Доор дээр софтвер ажилладаг. Жохон дэш өгч. За бид нар багаараа ярилцж байгаа хэд хэдэн асуудлыг гаргаж ирсэн. Энэ дээр хамгийн гол нь бүгдээ яг одоогоор Америкт тэр бомбон болж чадсан гол одоо үлгэр жишээ болсон бизнес сүүшээ дээр бодсон юм аа. За бизнес сүүшээгийн яриаг сонсож байгаа тэр хүмүүс биш үү? Яг үүндээ лидершип ямар байдаг вэ гэдгийг бас тод хомруунаар харуулж ирсэн. Би яриад бол манай Сан Францискогийн ерөнхий консулын Мөнхбаатар дарга бас лидер ямар байдаг вэ гэдгийг хэн нэгэн хүн зангидж зангарахтаа загнаж энэ хүн одоо бусдыгаа бас ингээ гаргаж ирж өргөж ирж энэ community энэ хүмүүс чинь гарч ирдэг юм байна. Бид нар хинч бизнес шиг мэдэхгүй байсан. Тэр гомдон байсан гэдгийг мэдэхгүй байтал консул гаргаж ирсэн. Тэр хүн бол өөрийгөө лидер болгож гаргаж ирсэн. Яроолоос гарч ирсэн хүн байгаа. За тэгээд за тэр хүн ганцаараа хийсэнгүй энэ ажлыг бас энэ санаа нь бол суши ресторанаар эхэлсэн. Өөрөө бидний л адил бас хар бор ажлаас эхлээд явж байгаад суши ресторанаа хийгээд өөр ингэсэн бага бүрдүүлж гисэн ажилчид тий. За түрүүний ярьжсэн нөгөө тууштай ажиллах хүчин имэ тэмэг тэр бүхнийг бас багаар болтугай шийдэж явсаар байгаад маш сайхан багийг бүрдүүлсэн. Тэрний дараа маркет penetration хийж гисэн. Яаж юм гэхээр одоо Америкийн системийг ойлгож эхэлсэн. Бид нар системийг мэдхгүйгээр өөр хоорондоо л үзэлцээд байгаа шүү дээ яг үүндээ. Гэтэл за эдгээр чинь ингэж юм байна шүү, ингэж ажиллах юм байна, энэ хүнтэй ингэж ярих юм байна гэд орж ирсэн кастомер нэг бүртэйгээ ингээ харьцсаарн байгаад тэдний хэлийг олоод тэр дундаас Азиудаас гараад Японоос гараад Америкуудын дунд ингээ нэвтэрч орж чадсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэр penetration-ыг энэ хүн бол маш сайн хийж маркетинга одоо Монгол хүнийхээ тэр өөрийнхөө тэр ур чадвараараа гаргаж ирсэн. За тэгээд дөрөвдүгüürхөн инвестмент. За энэ хөрөнгийг бас босгоход хүн болгон бид нар чинь одоо хэдэн төгрөгтэй ирлээ, яаж ажиллалаа тий. Тэгтэл энэ инвестмент гэдэг юм чинь бидний олж байгаа энэ цалингаас биш ээ, бас гаднаас авч болдог юм а гэдгийг энэ хүн бас өөрөө аюул сайхан маш сайхан гаргаж өгсөн. Яг л тэр уулзаж penetrate хийж чадсан тэр хүмүүстэйгээ ярьсаар юм байгаад инвестментыг бас тодорхой хэмжээнд зулгаач чадсан байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ч гэсэн бас тийм боломж байгаа. За entrenchment буюу одоо ер нь жалга тогноосоо гарах юм аа. За яг байлдааны үед чинь оков босгоод бид нар чинь entrenchment дотор нуугдж байгаа л бос ирж байлддаг шүү тий. Одоо тийм биш. Эннээсээ гарч ирээд илүү одоо бодтойгоор өргөн далаацтайгаар ажиллах юм байна. Чи энийг дараа нь тайлбарлаарай за. За тэгээд differentiation буюу бидний ялгарл ондоошлол. За ялгарл нь ондоошлол нь тий. Тэгэхээр би Монгол хүнээс харуулах хаан итгэдэг. Монгол хүн биш дээ түрүүн залуучууд өсгөөчдөө хэлснээр бүх юмыг хийж чаддаг. Бид нарт маш өргөн тархины оюуны маш өндөр потенциал байгаа. Энийг яаж тэр ялгарлаа гаргаж чадах уу? Яаж энийгээр differentiate болж тэ энэ дунд цойж гарах уу гэдэг чинь одоо бидний хийж байгаа үйлдэлээс харагдана. Бидний тэр түрүүний ярьжсэн ethics гэж байгаа шүү дээ хандлага. Энэ Америкт ажиллахаараа лаг ажиллачаал монголчууд дундаа орохороо навшин ажиллаад гэж болохгүй шүү дээ. Бүгдээрээ яг л адилхан тий. Монгол бол Монголынхаа төлөө нэг юма босгоход нэгнтэйгээ дэмжиж туслахад хамтдаа ажиллах хэрэгтэй. Community support. Community-гийн support гэдэг чинь юу гэхээр ерөөсөө чи бидний support байхгүй юу? Communication. Яг тэгэхээр бид нар монгол хүн нэгнтэйгээ уулзахаараа нүд нүдээ харахаараа инээмсэглээд маш сайхан ярьж чаддаг. Ганцхан утасны цаанаас мессеж бичих, чат бичихэд хүйтэн хүндий харьцдаг. Нэгнтэйгээ нэвтэрч чаддаггүй. Харьцааны соёл муутай. Бид нар уулзахаараа бол халуун дутаа илгэмсэг тэрч явдаг маш сайхан байдаг тийм. Энэ барьерийг, энэ communication барьерийг бүгдээрээ яаж давах вэ? Яаж давах вэ гэхээр энэ бол том асуудал.
маш олон хэмжээний уулзалт маш олон янзын арга хэмжээнд дээр бүгдээрээ бас нэгнийгээ гоё тууж ажилладаг, нэгнийгээ хардаг, өндрөө нэгцэж хараад сайхан мэндэлждэг, мэдтэй устдаа тийм байх хэрэгтэй. За тэгээд яг нь сая community гэж ярьсан. Community дээр бол жижиг ч гэсэн нэгнийхээ ямиг дэмжиж явах нь аюул маш чухал. Жишээлбэл одоо суши ресторан байдаг гэхэд бид нар ингээд очиод манай байгууллагын имийг тавьснараа 50-аад одоо 10% хөнгөлөлт өгөөд кастомертай одоо би юу гэдэг Монгол урлаг соёлыг дэмжиж байгаамаа манай меню дээр ийм айтем байна. Энийг бодлож явбал тэднийд 10% нь орох юмаа гэхэд авах нь байна, авахгүй нь байна тийм ээ. Гэтэл тэр 10% нь хөөрхий тэр урлаг соёлын төвийг дэмжээл нэг хүүхдийг ивент итгэжиж болно шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Та нарын ч гэсэн бизнес дээр хэн нэгэн хүн хурж ирээд манай энэ дээг хэрэг дэмжиж өгөөч. Манай энэ угаалгын газар одоо ландрыг юу гэдэг имийг дэмжихэд манай энэ файрыг ингээд тавиад өгөөч. Гэхдээ дуртай зүгээр ачраад хатчих гэд хэлцдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй манайх ийм юм тавьдгүй гэдэг ингэх юм бол энэ чинь community support биш байхгүй юу? Community support амар жижиг юм сэтгэлнэ. За одоо чи тайм чек цаг тосч шүү дээ. Entrenchment-ийн бас ирнэ. Entrenchment-нууд бизнес компаниуд хөдөлгөөр амар хэцүү. Суши ресторан example хэлэхээр нэг neighborhood дээр суши ресторан онголоход баахан өөр газар байдаг. Market penetration-тэй холбоотой байгаа. Өөр газар өөр бизнесүүд байсан болохоор entrenched болцсон. Хөдөлж чадахгүй. Тэгээд их penetration их support хэрэгтэй. Тэгээд байсан газарнууд явуулах дотор ормоор болохоор амар хэцүү болоод тэр газарнууд entrenched дотор байна. Эсвэл өөрөөр хэлбэл нэг түрүүнээс гарч ирсэн шүү дээ нэг ингээд одоо software engineer байлаа гэдэг нь бас ажиллаа хажуугаар ингээд бас тийм риск авч байгаа шүү дээ. Тэр рискийг ингээд хүлээж аваад ингээд далайцтай хөдлөх гэдэг юм нь бол тийм хүн одоо байхгүй байгаа ч юм уу те. Энэ болцоогоор software бодохоор баахан том компаниуд томруулахаар их мөнгө хэлгээд operating cost нь negative байхгүй юу? Тэгээд өөр revenue байгаа болохоор хийж болно. Жижигхэн компани тэр хийж болохгүй, мөнгө даахгүй, мөнгө алдаад тэр competition хийж болохгүй. За ер нь бол яг одоо декерүүд дээр сая бол аягүй гоё санаа авлаа шүү дээ. Бид нар бол манай декер нөгөө alphabet case бусдаа бүгд ингээд маш олон юм бизнесүүд байхад манайх ялгардаг байхгүй. Юугаараа ялгардаг вэ гэхээр би сургалтаараа ерөөсөө ялгардаг. Тэр дундаа waiting list дээр ялгардаг. Тийм үү. Тийм учраас ерөөсөө бизнес хийхэд ялгараад амар чухал юм а гэдгийг би бол амар ойлгосон. Тэгээ эндээс бас гоё санаа гарч байна. Энд ирсэн декерүүдийг базж аваад бас те 50 стейтэд бас те яагаад Монгол эзэнтэй те ийм цэцэрлүүдийг нээж болдгоо гэсэн санаа бас төрдөг шүү. Би болохоор өөрөөсөө санал нэг байна. Ялгарл ондоош те Apple чи өөрөө нэг өөрөө нь бол think different гэдэг. Тэгээд Steve Jobs Wozniak-тай одоо агуулыг leadership-ээр ихэрсэн шүү дээ. Тэгээд дараа нь team work болоод яг энэ бас энэ дараалал айгүй адилхан байгаа байхгүй. Тийм учраас яг тий ирээдүйн Apple-ийн эзэдүүд энэ дотор сууж байгаа ч юм уу те Монгол. За тэгээд бараг хамаатай. Би болохоор нэг хальт хэлэхээр ер нь аль community-д Монгол биш Монголоос гадна өөр жижиг улсны community ялгаа авахгүй Америкт хаансайг байгаа тий. Тэгээд тэр дундаас яг багаараа хамтраад ажиллахад ч юм уу одоо зөвхөн ер нь бол бараг харж байгаагүй хүмүүс нилээж байна, харсан хүмүүс ч байна. Тогтмол хоорондоо уулзч чаддгүй. Одоо иймэрхүү ивентээр дамжуулаад хоорондоо илүү олон дахин уулзаад бинийгээ мэддэг болоод тэгээд нөгөө networking-г үүсгэж аваад цаашдаа яг бэлгэнд болохоор стартап руу стартап хийж стартап биш болчих шүү дээ. Тийм үлдээтэй байгаа нийлж байгаа. Явах харагдаж байна. Тэгээд зөвхөн байгаа ч юм уу баярлалаа. Нэг амар гоё юм байдаг. Энэ ч нөө хальны Монгол, бүрээд Монгол, манай Монгол зөндөө Монгол гэдэг.
Гайсыг байгаа. Үлээ хоёр гэж. Самбар соноо наваа жанр гэдэг. Тэгээд одоо мастераар сурж байгаа project manager. Намайг Батцуулга гэдэг Google компани software engineer гэж байна. Намайг Батчим гэдэг School University. Намайг Савхаа гэдэг админтад coffee shop явуулсан. Намайг гэдэг би одоо Монгол board гэдэг. Самбар наваа Жавлан гэдэг Walmart компани software engineer гэж байна. Шүлэг гэдэг Google компани software engineer гэж байна. За ерөнхийд нь миний бичгийн хэмээг бусдын арай уншиж чухал юм шиг байна. Би ерөнхийд нь нэг ярьчихээ тэгээд нэмэх юмнууд байвал нэмээрээ. Бид нэр болохоор яасан гэхээр нөгөө ингээд асуудлуудыг яриа. Асуудлуудыг гэхдээ ингээд нөгөө ерөнхий асуудал, том асуудал, жижиг асуудал гэж ангилсангүй. Аль нэгийг нь дарсангүй зүгээр ингээд байгаа бүх юмнуудаа эхлээд зүгээр биччихээ зүгээр л санаад орсон юм да. Бүгдийг биччихээ. Тэгээд тэр дундаас дараа нь хэрэггүй юмнуудыг энэ чухал юм байна, энэ юу юм бэ? Тэрнийг за ялгах асуудал нь дараагийн асуудал бай гэж бодоод зүгээр ярилцсан бүх зүйлүүдээ зүгээр ингээд зүгээр юмуд хуваагаал бичсэн байгаа. Тэгээд манай багт болохоор ерөнхийдөө яг бизнес гэх юм бол кофе шоп ажиллаж байгаа хүн байна, тэ сервис non profit одоо энэ сургалтын төв ажиллаж байгаа хүн байна. Тэгээд nurse тэ medical салбарт байгаа хүмүүс байна. Тэгээд 3 software 4 ч юм яг software-ийн талын хүмүүс байгаа байхгүй. Тэгээд яг хоёр нь зүгээр бизнесийн гэхээр гэхдээ бүгд ерөнхийдөө янз бүрийн бизнес санаанууд юмнууд бас оролдож үзсэн байд юм байна. Тэгээд яг бүх ингээд юмнуудаар нь биччихлээ. Нэгдүгээр нь одоо жишээлхэд medical салбарт гингүүд нэгдүгээр яг энэ салбарт одоо нөгөө нэг юу биднэрт ингээд нөгөө language barrier still энэ салбарт байд юм байна. Хоёрдугаарт нь болохоор legal одоо санхүүгийн юм одоо яг дэндүү нөгөө нэг нарийн салбар учраас энэ тал дээр нөгөө нэг legal ч юм уу янз бүрийн тийм нөгөө нэг expertise юмуд бас их дутагддсан байна гэдэг ярианууд гарлаа. За сургалтын төвийн хувьд гэхээр одоо бусад юунуудын хувьд бол ингээд нэлээд юм нөгөө нэг dense учраас одоо нэг хотод одоо жишээлхэд нэг сургалтын төв байж байгаа зөндөө олон хүн ирэх боломжтой байдаг. Гэтэл бид нар чинь ингээд цөөхүүлэх нь болохоор дэндүү sparse тэгээ хүүхдүүдэд зөөж авах, хүүхдүүдэд цуглуулах гэдэг асуудал том байд юм байна. Хоёрдугаарт нь болохоор нөгөө нэг second generation болоод эхлэнгүүт нөгөө Монгол culture, soil юунаас нэлийн ховдчихдээ юм байна. Тэгээд тэрнийг одоо буцаад сэргээх гэдэг асуудал бас том асуудал байд юм байна гэж харлаа. За ерөнхий юмн дээр бол бид нар нэгдүгээрт нь бүх юм дээр гарч ах шиг networking байхгүй.